Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд батлагдсан хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын 36 дугаар тогтоолыг төр захиргааны 35 байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй. Дээрх тогтоолын хэрэгжилт явцыг үнэлэх зорилгоор тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 4 удаагийн зөвлөлтөх уулзалт төрийн ордонд боллоо. Зөвлөлдөх уулзалтаар Улсын их хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилт төрийн байгууллагуудын уялдаа холбоо хийсэн ажлын үр дүн салбарын хүний нөөц судалгаа шинжилгээ болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, өнгөлтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, улсын илээр нэвтрэх хүнсний бараа бүтээгдэхүүний хяналт, пестицидийн хэрэглээ тулгамдж байгаа асуудал зэргийг хэлэлцлээ. Хүнсний хувьцгалын хүрээнд салбарын аж ахуй нэгжид чиглэсэн ажлууд амжилттай явж байгаа бол хамтын ажиллагаа уялдааны үр дүнгуудыг бас сонсон тэмдэглэж хэлье. Хүнсний хувьцгал гэдэг бол зүгээр нэг лооцсон байж тарахгүй. Хувьцгал бодит үр дүнд хүрэх ёстой. Хүний ходоодонд хүрэх ёстой. Хүний эрүүл мэндийг хамгаалах ёстой. Монгол хүний эрүүл мэнд, хүнсний хангамж аюулгүй байдал шин шатанд гарсан байх ёстой. Төрийн байгууллагууд, ерөнхийлөгчийн тамгын газар, хүнсний аж ахуй яам, эрдэмтдийн зөвлөлөө, хүнсний хувьцгал төрийн бас байгууллага гэх мэт маш олон байгууллагууд хамтан ажиллаж хүнсний хувьцгалыг хийхэд ажиллаж байна. 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр хүний нөөцийн бэлэн байдлыг хангах энэ чиглэл маш чухлаар үзэж байгаа. Тэгэхээр 2030 он хүртэлх хөдөөгийн сэргээлт шинэ хоршоо хөдөлгөөн тэгээд энэ 36 дугаар тогтоолын хэрэгжилт гэдэг гэх мэтчлээ энэ хүнсний аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж байгаа дунд хугацааны бодлогын хэрэгжилт хангагдахад ямар хэмжээний хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт үүсэх вэ? Түүнийг хангах үеч ямар нөхцөл байдал байна? Яаж бид энийг хэрчимжүүлэх вэ гэдэг асуудал чухлаар тавигдж байна. Ер нь гол нэрийн бараа, хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлт бол явагдаж байна. Өмнөх оны муу үеэс бол даруй бол өссөн. Галин байгууллага бол тухайн бараа бүтээгдэхүүний тухайн горимын шаардлага хангаж байна уу? Тухайн тарифын нөхцөл байдалд хамрагдах бараа мөн үү гэдэг дээр бол галин байгууллага хяналт тавьдаг байгаа. Хүнсний хувьцгалын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгогддог хөнгөлөлттэй зээлээр мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн салбарт 279.2 тэрбум төгрөгийг хүүгийн татаас урамшуулал зэрэгт олгожээ. Үүнээс 149.3 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас хэлбэрээр олгосон байна. Бүх хөтөлбөрийн хүрээнд бол нийт 23 төсөл хөтөлбөрүүдийг бол санхүүжүүлэхээр бол гэрээнд бол тусгагдсан. Үүнээс бол 4 хөтөлбөрөөс бусд нь бол ер нь бол санхүүжилтэд явж байгаа. Зээлийн батлан талын сүм бол хүнсний хувьсгалын хөдөлгөөн хийснээс хойш 2 жил гаруй хугацаанд 33 тэрбум төгрөгийн зээлэнд 22 тэрбум орчим төгрөгийн батлан талт гаргаад явж байгаа. Энэ нь бол хөдөө аж ахуйн чиглэлээр буюу хүнсний чиглэлээр бүгд олгогдсон хэвийн төлөлтөд явж байна. Гүйцэтгэлийн хүрээнд гэх юм бол газар тариалан, мал аж ахуй, хүнс боловсруулах үйлдвэрлэсэн энэ 3 чиглэлд бол 23-аас 24 онд бол нийт 279.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. За үүнээс газар тариалан дээр болохоор 116.2 тэрбум, мал аж ахуй үйлдвэрлэлд болохоор 85.5 тэрбум, хүнс боловсруулах үйлдвэр дээр 77.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа. Өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээний 85%-ыг дотоодоос хангаж чадсан юм а. Цаашид хууль эрхтэн орчныг шинжлэх, хүнсүүдэ аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэх, хүнсний тээвэр логистик, ачаа эргэлтийн бүртгэл, удирдлагын нэгдсэн цахим сан шинжилэн тогтолцоог бий болгох зэрэгт анхаарах шаардлагатайг талууд онцоллоо.